За тэр хан хэмтийн дархан цаас газар маань одоо 16 тойргийн эхний 3-т орох үед тийм төрөл зүйлээр баялаг ийм үзэсгэлэнтэй унган, онгон ийм газар байж байгаа. Тэрийг одоо хамгаалахад дархан цаас газрын сүүлийн жилүүдтэй бол миний би бол их идэвхтэй ажиллаж ирсэн. Хан хэмтийн дархан цаас газар гэдэг маань бол бас тэр болгон судлаач хүн хүрээд байхаар яваад байдаг тийм газар бол бас биш юм аа. Онгон дагшин одоо зэлүүд ийм сайхан үзэсгэлэнтэй газар нэгийн уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн их өртөгдөж байгаа 40 орны дотор эхний 10-т Монгол орныг багтаасан байна. Өөрөөр хэлэх юм бол зөвхөн Монголд байдаг ургамлууд багасж байгаа тухай асуудал яриад байна. Тэгэхээр энэ ургамлуудыг ингээд цааш бид нэр ингээд нэгээр нь алдаад явуулах юм уу? Эсвэл энэний эсрэг хийх боломж болцоо одоо ухаант хүмүүс бидэрт байгаа юу? Ер нь болохгүй юм гэж байхгүй. Болгоёг бол юу ч болгож болно. Нөгөө төгөр унган ургамал гэж энэ их чухал. За, сайн бацхан уу? Та хүндийн сайхан өдрийн мэндийг хүргье. Хаантын усан засгийн хамгаалалтын газрын тухай өгүүлж байгаа Хаантын подкаст маань нээлж нэгэн судлаачтайгаа ярилцах гээд байж байна. Өнөөдөр бид нэр Монгол орны ургамлын тухай ярина. За, өнөөдрийн бидний ярилцах зочин бол Шинжлэх ухааны академийн ботаникийн цэцэрлэг төрөлнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Магсрын ургамал доктор ургамалтай ярилцсанаа. Сайн байна уу та? За, сайн байна. Миний бие бол Магсрын ургамал гэдэг хүн байна. За, ургамал судлаач мэрэгчлээ. Энэ мэрэгчлэрээ одоо өнөөдөр хүртэл 30-аад жил Монгол орны ургамлын аймаг, ургамлын ангил зүүн чиглэлээр бол судалгааг хийж ирсэн. За энэ судалгааныхаа хүрээнд бол одоо өөрийн орны ургамлын аймгийн онцлог, за ховор ургамлын талаар, бусад ургамлын төрөл зүйл хэрхэн хамгаалах гэх чиглэлийг илүү дамгай даган судалж ирсэн гэж ойлгож байна. За. Хан хэмтийн дархан цаас газар гэдэг маань бол бас тэр болгон судлаач хүн хүрээд байхаар яваад байдаг тийм газар бол бас биш юм аа. Онгон дагшин одоо зэлүүд ийм сайхан үзэсгэлэнтэй газар нэг юм. Тэр Монгол оронд маань та бүгд иргэдийн мэдж байгаагаар цэцэгт ургамлууд 3200 орчим зүйл ургаж байна. За энэ 3200 зүйл ургамал маань одоо төрөл зүйл олон янз байдал, за дарагцсан зүй зохиолоор бол одоо Монгол орны өнцөг болмол янз бүрийн дархалтайгаар дарахдаг. За энэтэй уялдуулаад одоо Монгол орны ургамал аймгийг бол үндсэнд нь 16 ургамал газар зүүн тойрогт хуваадаг. За энэ нь бол одоо хөвсгөл хинтээ хангаа гээд говь зөлөө оруулаад нийтдээ ургамал газар зүүн 16 тойрог. Энэ 16 тойргийн нэгэнд багтдаг хинтийн уулын тайган тойрог гэдэг энэ тойргийн нутагт бол одоо хан хэмтийн дархан цаас газар маань өөрөө бүтнээрээ багтдаг юм аа. За тэр хан хэмтийн дархан цаас газар маань одоо 16 тойргийн эхний 3-т орох үед тийм төрөл зүйлээр баялаг ийм үзэсгэлэнтэй унган, онгон ийм газар байж байгаа. Тэрийг одоо хамгаалахад дархан цаас газрын сүүлийн жилүүдтэй бол миний би бол их идэвхтэй ажиллаж ирсэн. Жишээлх юм бол хонь нугын судалгаанд явж байла, асрал хайрханы судалгаанд оролцсон. Сүүлд хангал нурын ургамлын судалгаанд бол миний би оролцож ирсэн. За энэ мэдээж өөрийнхөө судалгааны чиглэлийн дагуу одоо асрал хайрхан орчмын ургамлын аймаг, түүний төрөл зүйлийн бүрдэл, за нэг ховор эмийн болон цухал ач холбогдолтой ургамлын төрөл зүйлүүдийг бол илрүүлж судлах энэ судалгаанд бол бичилж оролцсон. Энэ талаар одоо үүлэл, тайлан тодорхой холбогдох өөрийнхөө судалгааныхаа үр дүнгуудыг бол нийтүүлсэн байна. Тэгэхээр судлаачтай бол ингэж онцолж байгаа. Хаантын дархан цаастай газар бол нэн эртний одоо төлөв байдлаа алдаагүй тийм эртний ойнуудын нэг гэж бол
бичсэн байхыг бол үнэлсэн. Тэгээд та бол сая хэллээ одоо энэ зүйлийн төрөл байдлаар бол Монгол орондоо эхний 3-т орох тийм баялаг газраа гэдэг чинь. Тэгээд 2022-23 онууд тэнд очиод ингээд очиод судлаад үзлээ. Үнэхээр төрөл зүйлүүд нь одоо хэд байсан бэ те? Таны одоо яг судалгааны дүгнэлтүүд дээр ерөнхийдөө ямар дүгнэлтүүд бичигдэж гарсан байгаа вэ? За энийг манай иргэд бол бас мэдж байгаа. Одоо ялангуяа хаан энтэд маань дархан цацад богд хаан уул маань хүртэл орж байгаа шүү дээ. Дэлхийн хамгийн анхны дархан цацад газрын нэгээр тодорсон байдаг. За нөгөөтэйгөр хаан энтийн дархан цацад газар маань байгалийн өөрийнх нь гарал үүслийн ерөнхий уурал их эртний гэдэг нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл хөвсгөл хангаа хинтийгээд манай Монгол орны уулын системийн хувьд бол хинти бол одоо хамгийн хөгшин уулын системд багтаж орж ирдэг эртнээс одоо өөрийнхөө тогтцыг олсон. Өнөөдрийг хүртэл одоо тодорхой унган төрхөө хадгалаад ирсэн. Ард иргэд энийг бол дархан цаасалж хамгаалах ёстой газрын нэг юм аа гэдэг өнөөдөр хүртэл хамгаалаад явж ирж байгаа маа. Хан энтэд ургаж байгаа ялангуяа асралт ууларчмын ургамлын төрөл зүйлүүд. За энэ нь бол Монгол орны бусад таргуудыг бодвол харьцангуй төрөл зүйлээр баялаг байгаа нь сүүлийн судалгаагаар ч гэсэн дахин батлагдж байгаа юм. Үндсэндээ үнэхээр баялаг байгалийн унган төрхөөр хадгалж үлдсэн. Цаашид ч одоо энэ юугаар нь хамгаалах шаардлагатай юм газрын нэг юм аа л. Одоо манай Монгол улс газар зүйн хувьд өөрөө нэлээ өвөрмөц тогтцтой ор юм уу та? Миний ингээд тундрын хамгийн өмнөд зах байх шүү байна тий. Тэгээд энэ одоо юуны энэ говь цөлийн хамгийн хойд зах байх шүү. Тэгснэ ингээд зүүн талаараа болоо тэр манжуурын одоо хээрийн одоо бас ингээ хаялгаа орж ирдэг юм шиг тий. Тэгээ бас одоо баруун талаас алтан өндөрлөг уулаа гэдэг өмнө талдаа бүр цөлтэй гэдэг юм маш олон байгалийн одоо олон зүй тогтлын ингээ уул зур дээр байдаг тийм газар орон болтой юм байна. За энэ бол яа харахгүй үнэн. Нөгөөтэйгөр дэлхийн чийжинд орсож байгаа Төв Азийн зүрхэнд орсож байгаа Монгол нутаг бол одоо байгалийнхаа онцлогоор бол өөрөлдөл дөрвөн том одоо дэд аймгийн хэмжээний ялгаатай бүсүүдийн одоо уулзуур дээр байж идэг. За өөрөлдөл Төв Азийн говь цөл нутгийн одоо хойд сэжүүр нь орж ирдэг. За хойд Сэрүүн бүсийн одоо шинсэн барилны ой гэж ирдэг. Тэрний урд хил нь бол яа харахгүй манай нутгаар орж ирж байгаа. За зүүн талдаа бол одоо дорн таацсан одоо ургамал газар зүйн Дагчааны ангиллалтаа 70-д онд Орсын эрдэмтдийн дэлхийн ургамлын газар зүйн том ангиллаар дорн таацын аймагт хариалагддаг манжуур Монгол дагуурын ил мэдүүд орж ирдэг хээрийн. За баруун талдаа мэдээж одоо юугаараа өндөрсөд одоо Монгол алтай. За Алтай минь дөрвөн улсын нутагт байж байгаа. За Алтай сая ингээд экобус дэлхийд бүртгэгдсэн. Ийм дөрвөн том одоо дэд аймгийн хэмжээний ангил онцлогтой үүний төв байж байгаа байхгүй. Тэгэхээр говь хангаа хосолцсон өндөр уул тал хэр бүгд тасалсан байгалийн 6 бүслүүр нь богийн зайд харагдах үс юм өөрмөцөлдөг гэж хэлж болно. Судлаачтай ингээ байгаль орчны тухай ярилцлаар нэг зүйл бол ингээд яг үндсэн ярианы цөмөн болж ирж байгаа нь болохоор уур амьсгалын өөрчлөлт. За уур амьсгалын өөрчлөлт болохоор за ганцхан Монголд бол болоогүй. Одоо ганцхан Монголд бол цэвдэг гисээгүй. Одоо хойно Сибирт бол маш их хэмжээний цэвдэг гисэж тэнд одоо гисэн цэвдэн дотроос нь шинжлэх ухааны шинэ вируснууд нээвдэж байгаа жишээтэй тий. Бас 20-30 мянган жилийн өмнө устдад мөчгсөн байсан цэцгийн үүрийг гаргаж ирээд тармилжуулаад дургаа цэцгэлцсэн байж байгаа жишээтэй. Дэлхийд аял болж байгаа үйл явцын нэг хэсэг нь бол манайд үзэгдэж байна. За тэгээд энэ уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалаад бид нэр тодорхой хэмжээний урамлууд цаашдаа байхгүй тухай асуудлууд яригдчих байна. Дээрээс нь та бол сая хэллээ Монгол Алтай нуруу бол тэр хамгийн зүйлийн бүтлээр нэгт ордог гэлээ шүү дээ. Тэнд ч одоо нэг мөнх цасны алтрал, усан олуудын хайлт гэж зүйл явагдахлаа. Тэнд явагдаж байгаа дулаар чинь тэр олон өндөр уул сэрүүн дургатай урамлуудыг байхгүй болох тухай бас ингээд судлаачд хэлээд байна л да. Энэ тал дээр та юу хэлэх вэ? За тэгэхээр түрүүн би хэлсэн дөрвөн том одоо дэлхийн ургамал газар зүйн ангил байж байгаа төвд байна гэдэг бол тэр дөрөв чинь өөрөөр захын хэлбэрүүд нь л багхгүй юу? Харьцангуй одоо нөгөө ариалахаа төв бос оптимал нөхцөл нь биш. Одоо жишээлбэл манай
хинтийн тайгуул харьцангуй давжаа. Болоод яг Төв Сибирьтэй ямар сайхан байх вэ гэдэг шиг тийм дөрвөн том юуны уулзуур дээр байж байгаа ургамлын төрөл зүйлүүд бол харьцангуй эмзэг байгаа. За энэ дээр нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө бол ялангуяа Монгол орнд өөрөөр хэлбэл одоо сүүлийн үеийн дээр үзэх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн их өртөгдөж байгаа 40 орны дотор эхний 10-т Монгол орныг багтаасан байгаа. Энэ юу гэж нөхөр одоо шууд одоо сөрөг нөлөө бол эрчимтэй явагдаж байгаа. Мэдээж температур бол хамгийн түрүүнд явж байгаа шүү дээ. Дэлхийн цагаан агаарын уур амьсгалын өөрчлөлт бол ерөнхий югаараа боловч ургамлын төрөл зүйлийн дээр аваад үзэх юм бол манайх бол их эмзэгт орно шүү. Өөрөөр хэлбэл манай Монгол оронд ургаж байгаа нийт ургамлын 3/1 нь Алтай саяын өвөр байгаль Төв Азийн хойдол буюу манай Монгол нутаг дээр ургадаг л ургамал. Дэлхийн одоо захууд руу ургадаг. Энэ 30% ургаж байгаа ургамлын хувьд бол бас асуудал. Монгол оронд ургадаг эндемик ургамлууд гэдэг 120 ургамал гэж болно нэрлэж байгаа шиг байна. За зарим судлаачид болохоор одоо энэ 120-оос 102 ч юм уу 105 ч юм уу болж үлдсэн. Өөрөөр хэлэх юм бол зөвхөн Монголд байдаг ургамлууд багасж байгаа тухай асуудал яриад байна. Тэгэхээр энэ ургамлуудыг ингээд цааш бид нэр ингээд нэгээр нь алдаад явуулах юм уу? Эсвэл энэний эсрэг хийх боломж болцоо одоо ухаанд хүмүүс бидэрт байгаа юу? Ер нь болохгүй юм гэж байхгүй. Болгыг бол юу ч болгож болно. Нөгөө төгөр унгуу ургамал гэж энэ их чухал сэдв. Өөрөөр хэлбэл Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна талд байхгүй. огт орохгүй. Зөвхөн Монгол улсын нутаг дотор ургаж байгаа одоогоор мэдэгдэж байгаа тийм тархалттай ургамлыг бол унгун зүйл ургамал гэж. Жишээлбэл яг энэ эндемик ургамлууд дотор бол хүмүүс алтан ундгыг нэн түрүүнд хилдэг шүү дээ тий. Эмчилгээний ач холбогдлоо оронч тэр өөрийнх нь одоо зөвхөн Монгол байдаг одоо жоо үзэсгэлэнтэй байдлаар нь ч тий. Уг нь бол энэ ойрхон ингээд тэрэлж рүү ч юм уу ингээд энэ богдуулын зүүр урагшаа ч юм уу ингээд Улаанбаатарт энэ ойрхон бас их байсан бололтой юм. Одоо бол байхгүй байхад гэж байна. Тэгсэн мөртлөө ингээд эмийн санд ингээд зарим одоо цаасанд нэр алтан ундаг бичсэн нийлэн заалж идэв. Би ингээд жоохон гайхдаг байхгүй тийм чинь бараг устгах шахуу болцсон ургамал гэдэг. Тэгсэн мөртлөө эмийн санд ингээд заалаад идэв тий. Тэгээ энэний ард нь ингээд ямар зөрчил логикийн ингээд мөргөлдөөн байгаад байгаа. За ер нь аливаа улс орнд доторх ургамлын аймаг доторх ер нь нэг топ гэсэн хэдэн зүйл ургамлууд байдаг л да. Одоо өөрөөр хэрэглээний өндөр ач холбогдолтой эсвэл одоо ховор эсвэл одоо үзэсгэлэнтэй сайхнаараа татгсан. Ямар нэгэн тийм брендхээс илүү топ ургамлуудын дотор яах аргагүй Монгол хундаг төрөл зүйл ургамал орох хэрэгтэй. 1968 онд бол Орос эрдэмтэн Семенович бол дэлхийн шинжилгээнд нээсэн баггүй юу. За энэ зүйл ургамал бол өөрөө өнөөдөр одоо Монгол орны ургамлын аймагт статусын хувьд аваад үзэх юм бол одоо бүх одоо юугаар хамгийн хатуу статустэй. Өөрөөр хэлбэл нэг ховор. Үлдвэр буюу биологийн бууралтанд орсон эртний. За эмийн гоц ач холбогдолтой. За тархас нутгийн хувьд бол хязгаарлагдсан бол. За үрээр болон биологийн бусад өөрийнх нь үржих чадвар муутай. Ийм одоо зүйл байгаа. Энэ ургамлыг нээснээс нь хойш бол Монголын 7 эрдэмтэн бол олон талаас нь судалж докторын тэр хамгаалж исэн. За үүний нэг нь бол манай аав бол яг таримжуулах судалгааг хийгээд ямар ч исэн байгалийн ботаникийн цэцэрлэгийн нөхцөлд бол 10-аад жил судалсан судалгааны үр дүнд ер нь таримлчих боломж их муутай. Ер нь боломжгүй гэсэн үр дүн гарсан тийм зүйл байгаа. За сүүлд нь биотехнологийн аргаар бас 50-тай үр дүн гарсан гэж сонсогдоогүй. За өнөөдөр тухайн үед судалж байгаа үед бол Монгол алтан хундаг нь бол бараг одоо 7 аймгийн тодорхой цэгүүд төр боломжийн одоо тархастай байсан. Өнөөдөр бол ерөөсөө тэдгээр тархацаас бол байхгүй. Ихэнх нь байхгүй бас. За тэн дээр уул уурхай зам тавир юу байдгийг өөрийнхөө биологийн онцлохоор бууралтаараа ч хүртэл одоо тархалтынхаа нутгийг бол хонсон байгаа байхгүй юу. За энтэйгээр уялдуулаад юу гэж хэлэхээр түрүүн хэллээ. Одоо ингээд гадуур цаасан дижээд алтан хундаг нэгэ зарж яана гэж. За тэр бол нунтглаа тавьчихсан хэдхэн грамм одоо гаднаас нь
тэгэхээр аргийн хүн танд хараагүй нөхрийг л зарж байгаа. Энэ дээр юу гэж нөхөр үнэхээр алтан ундаг нь мөн үү? За алтан ундагныг ингээд хажуудаа тариад ургуулад ингээд ашиглаад байж байгаа тийм практик нэг харагдахгүй байхгүй байгаа юм. А дээр нь байгаль дээрх цөөн үлдсэн тархалтын цэгийг бол цөөхөн хүн мэддэг. За масаараа ингээд яаж байгаа юу бол зарим нэгэн тэр алтан ундагна гэсэн цаасан бодолтой ургамлалт тухайн зүйл бол биш. Би бол тэгж л хардж байгаа. Одоо хүмүүс ингэдэг зарим ургамлыг нөгөө ими чанартаагаар нь одоо авч хэрэглэх хандлага сонирхол их болжээ. За тэрэн дотор одоо юу гэдэг чинь шархны шар цэцэг гэдэг цэцгийн дэлбээ нь аваад. За би ингээд жоохон юм тарьж үзсэн хүний хувьд ингээд бодглохоор цэцэг гэдэг бол үр өгөхийн өмнөх шатал юм. Эхлээд цэцэг байдаг, дараа нь үр болдог. Одоо химих, улаан лойл, одоо бүхэл юм чи эхлээд цэцэг байгаа шүү дээ. Цэцэг багт нь тастаад авчих юм бол тэр үр нь боловсрохгүй гэсэн үг. Тэгэхээр одоо тэр шархны шар цэцэг гэж одоо 2-3 төрлийн цэцгийг хүмүүс л энэ шархны шар гэж 2-3 зүйлийн цэцгийг л ингээл тастаад байна. Тэгээд тэр чинь дараа жил нөгөө цэцэг чинь байхгүй болох үйлдэлийг хүн механикаар нэмэгдүүлээд байна гэсэн үг үү? Хүмүүс олон нийт ингээ байгалийн ургамлыг байгалаас очиж авахтаа ер нь ямар зарчим, ямар мэдлэг мэдээллийг өөртөө бас олж авсан байх хэрэгтэй вэ? За ер нь бол цэцэг бол мэдээж үржил эрэхтэй. За цэцгийн түүнэ гэдэг бол мэдээж үр боловсрч цацхаас өмнө түүнийг нь түүжж байгаа учраас тухайн бодголоос бол үр байгаль дээр бол гарахгүй нэ шүү дээ. Тэгэхээр тэр ургамал тархах юу нь яг хязгаарлагдаж байна. Бүр үндэстэй юутэй биеэр нь аваа явчихж байгаа бас тийм юу байгаа шүү дээ. Болчмгүй. Тэр бол ерөөсөө тухайн ургамлыг бүр устгаж яах гэж ойлгож байна. Тухайн цэцгийн тастад аваа явцсны ардаад үндэсний үлдсэн тохиол дараа жил бол тухайн биенээс л дахиад цэцэглэх боломж бий. Монголд нэг нэрээр олон ургамлыг нэрлэх явдал байдаг. Та сая хэлж байгаа те цөс өвс гэхэд бол 6 төрлийн өвсийг л бид цөс өвс гэж нэрлэж байна. Одоо эмдүүжин гэхэд те одоо 3 зүйл эмдүүжин байгаагийн яг одоо яг нэн нь илүү одоо тэр нэмийн чанар нь өөр байдаг ч гэдэг юм уу. Ингээд нэг нэрийн ард олон зүйл байх одоо юм ялгаа салгааг бас тэр иймэрхүү хэрэгслүүдийг ашиглаад хүн мэдэх боломжтой юу? Боломжтой. Ер нь тухайн зүйл ургамал дээр ер нь үндсэндээ 3 төрлийн л нэр оногдож байгаа шүү дээ. Яа харахгүй шинжлэх ухааны латин нэр. Энэ нэр бол давтагдахгүй. Тухайн зүйлээс өөр ямар ч юм дээр давах. За Монгол нэр байгаа. Монгол нэр дотор яг харьцангуй нөгөө латин нэртэй тулгаад урдаа барьдаг нэг акцепт нэр гэж ярьж байгаа Монгол нэр. Энэ дээр нэмэгдээд орон нутгийн нэр гэж юм байна. Орон нутгийн нэр бол баруун талд нэг нэрлээд зүүн талд нэг зүйлийг шид. Гэх мэтчлийн энэ дээр түрүүний жишээ хэлдэг шиг цэсүү ус гэдэг маань одоо яг манай юугаар бол Монгол хүчин төгөл төр нэр нь бол буржгар гэсэн төрөл юм байна. Гэтэл тэр төрлийн 6 зүйлийг нь бүгдийг яг орон нутгийн нэршилж бусад биегээр их сурулж арсаа цэсүү ус гэдэг нэрлэлсэн байдаг. Тэгэхээр энэ бол яг нэр давцал бол нэг юу байхгүй. Зүгээр цааталт нь бүх юмыг барьж буудаг ганц одоо баталгаатай нэр бол шинжлэх ухааны латин нэр байж байгаа. Тэгэхээр аливаа ургамлын нэрийг монгол нэрээс гадна аль болох бас нэг шинжлэх ухааны нэрийн хэрвээ өөрт хэрэгтэй шаардлагатай зүйл гэж бол давхар харж явж байгаа. За нөгөө тэгвэр одоо энэ гадуур зах зээл дээр зарагдж байгаа нэмийн ургамал түүхийд одоо юутай холбогдуулаад хэлэхэд бол ялангуяа нунтгалчихсан гаднаасаа хараад танигдахааргүй болчихсон тийм ургамлыг бол одоо нэг яг тухайн зүйл ургамлаа мөн эсхийг мэдэхгүй байж нэг авч хэрэглэх асуудал бол бас их л хортой. Нөгөө талаар дараагийн нэг хэлж байгаа юм дөрөв хэлсэн бас нэг ховор уцаашигтай ургамлын тархацын нарийн цэг тоо мэдээллийг бол бас сошиал орчин дээр нийтэд нэг төгөөх бол шаардлагагүй болов. Манайх Монгол орны хувьд төрөл зүйл бол ерөөсө 30% нь эмийн байж итэл эргэл 30% нь ерөөсө тархацын хувьд их ховрд орчдөг байхгүй. Тэр өнцгөөсөө бодоход
бас хамаагүй ховор ургамлуудын талаарх мэдээлэл задруулах. Тэрнээс зайлсхийж явал зүгээр байна. Тэгээ одоо тэр нунтгалсан эний ургамлуудыг таних боломжгүй гэж байна шүү дээ. Тэгээ ургамлч өөрөө энд чанараас гадна хоруу чанар гэж юм бас байгаа шүү дээ, тий. Бага. Тэр нь арай өөр мэрэгжлийн хүн ярих бах. Ер нь бол үзэгчд бол тэрийг бас сайн бодох хэрэгтэй байна. Ер нь бол эмэнд хэрглэж байгаа ургамал гэдэг нь бол хортол ургамал гэсэн үг. Одоо ингээд одоо хүмүүс буруу мэдэл болчтой юм байна. Одоо жишээлбэл зээлин гэдэг хүмүүс бөөрөн цай ингэж ухаадлах шиг байна. Тэгээ Монголд чинь 4-5 төрлийн зээлэн байгаа бах тий. За 9 зүйл. 9 зүйлэн зээлэн. За тэрэн дотроос ч хүн хэрглэж болохгүй Европт хоригдчихсан, Америкт хоригдчихсан 2-3 төрлийн зүйл манайд бас байгаа бах тий. Тэр тухайн зүйлээ л олжлаа. Яг л тэр зүйлээ л хэрэглэхтэй. Өөрөөр хэлбэл юм дүүж ингээд одоо цацгалсан башраа штэ. Тэрийг л ард түмэн уламжлалт мэдлэгийн хүрээнд үнэртнээс л хэрэглээд ирсэн. Тэр нь үйлчлэг нь яг таардаг. Яг л одоо туршлагаараа ядсан штэ ард түмэн. Яг тийм ургамлаа өөрөө зөв таньж хэрэглэж авч хэрэглэж явахгүй бол тэрнээс хүний амаар тэр хүн тийм өвчин дууж байгаа би нэг уучвал гэсэн тийм өнцгөр ерөөс очих. Бодгол болгон өөрийн онцлогтой гэдгийг анхаарах хэрэгтэй. Тухайн эмийн ургамал болгон өөрөө хортой гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэр хорыг нь тун юм итрүүлэхгүйгээр эрүүл бие дээр хэрэглүүл яах вүлээ. Тэрийг бас анхаарах хэрэгтэй. За энэ бүхэн бол одоо анагаахын шинжилх ухааны төс өөр сэдвүүд юм. Тэгээ бид нэр бол байгаль орчны тухай ярилцлаа. Тэгээ хаанти подкаст өнөөдөр та бүхэнд ургамлын англи зүйч доктор ургамалтай ярилцлаа. Баярлалаа танд. За баярлалаа. Та бүхэн амжилт хүсье. Ажилд нь өндөр амжилт хүсье. За баярлалаа. За дараагийн мэдлэгийг уулзцгаая.